Хоноо эсвэл лам гөрөөсгүй та алийг нь сонгох вэ? Тэдний аль нь илүү хүчтэй болов? Энэ тулаан энэ нь ялах. Тэтгэх. Мэнчин хэнчин хэнгүй ботогч хотос их хөдөө мэн надад илүү зогч хүүхэн мөхөн гэвч хэнтэй бүжин чаача хөдөөний хөдөөлөн яа Зямэнсэн бацгаана өрхөмөндөд үзэгчтэй. Тэгэхээр өнөөдрийн гал гарсан тулаа ихэд инхүү бэлэн болоод байна. Тэгэхээр миний зүүн гар талаас миний багаас хайруулж өссөн хойн. Харин баруун гар талаас лам гөрөөс. Ой юу энэ чи буруу. Хөө энэ чинь ламын хувцастай гөрөөс өнөө юу? Нөгөө лам гөрөөс нь лама. За уучлаарай. За тэгэхээр өмнөд Америкийн бүс нутгаар амьдардаг лама буюу лам гөрөөс. За тэгэхээр энэ хоёр амьтны маань аль нь илүү хүчтэй, хэн нь энэ тулаанд ялахыг хамтдаа харцгаая. Тэгээд аахгүй тэ шууд бокс рингэн дээр хоёр амьтныг зодтолтуулаад аахгүй. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би яг та бүхэнд юу өргөх гээд байгаа вэ гэвэл сая та бүхэнд харуулсан хоёр амьтныг хоорондоо нь харьцуулаад ямархуу давуу талтай, ямар орчин нөхцөлд амьдардаг, ямар шинж тэмдэгтэй амьтад вэ гэдгийг хамтдаа хараад хамгийн хүчтэй амьтныг нь төрүүлүүлэх болно. Ер нь бол хонь эсвэл лам гөрөөс үү те, лам гөрөөс ялчиж магадгүй эсвэл манай хонь маань ч ялчиж магадгүй, аль нь ч ялж магадгүй те. Тийм болохоор бичлэгээ дуслаа хамт байгаарай. Тэгээд хамгийн ихний та бүхэн тайлбарлаж өгөх амьтан бол мэдээч Монгол аж ахуйн нэг хэсэг болж чадсан 5 хошуу малын нэг хонь тийм ээ. Энэ амьтан байгаагүй бол мэдээч энд хонь чин лавга гэж үгүй. Ямар лавга хойсмол. За тэр ч яг шууд тань дээр очицгоо. За тэгэхээр хонь бол хүн төрөлхтний эртнээсээ гаршуулж өсгсөн амьтны нэг. Тэгээд дээрэс нь монголчуудын уламжлалт 5 хошуу малын нэг гэдгээрээ онцлогтой. Бас дээрэс нь эднэр байгааг бол мэдээж би хончин лавга гэж бичлэг хийхгүй. Тэгээд хоньны давуу талууд бол мэдээж ман хүнсэнд ашиглан, тэгээд ноосоор нь ски хувцас heid, бас дээрэс нь арьсаар нь дээл идэл хийхэд ашигладаг. Тэгээд хонь маань ерөнхийдөө маш сайн ой тогтоолттой гэж явдгийм байна. Тэгээд ер нь бол хоньыг яг Монголын орчин нөхцөлд хариулаад маш тохиромжтой мал гэж хэлж болно тийм. За тэгэхээр хонь маань нэг иймэрхүү давуу талтай амьтан байна. Харин дараачийн амьтан болох лам гөрөөс маань ямархуу давуу талтай болохыг хамтдаа сонирхцгоо. Лам гөрөөс дээр очицгоо. Очицгоо гэсэн чинь нэрээ лам гөрөөс чинь гадаадад амьдардаг амьтан шүү дээ. Яахаа Монголоо сайнаас нэрээ мартснаас лам гөрөөс нэр манай Монголд анхудаа ирсэн байгаа юм байл шүү дээ. Хаана вэ гэж юу? Степи арена дээр юу хизээ гэж ирсэн байгаа. Тэгээд бүр 5 сарын 30, 31, 6 сарын 1-ний өдрүүдэд ингээд тэр амьтдтай танилцах боломжтой. Тэгээд дээрэс нь тэр лам гөрөөснүүдээс гадна зөндөө олон юм зүгээр та нарт харуулж идөө. За тэгэхээр Happy Monster Festival ирснээрээ та бүхэн урд өмнө нь харж байгаагүй сонин содон амьтантай танилцахаас гадна маш олон сонирхолтой туршилтууд, дээрээс нь бүр юм хөгжөөнд тоглоом, ийм авхаал самбаа шалгасан тоглоом, хүүхдийн жүжиг, циркийн тоглолт, тэгээ бүр ийм төөрдөг байшин хүртэл байгаа юм байлээ. Тийм, Степи аренад болж байгаа учраас бүр ийм асар олон ийм үзэх юм байгаа. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ирээд ийм нэг өдрийг ад жаргалтайгаар өнгөрүүлэх боломжтой. Тэгээ баг ийм амрах завгүй л тоглолцоох нь байна. Тэгээд тасалбараа хаанаас авах юм бэ гэх юм бол Shopee цэгээмэн, Ticket цэгээмэн, Portal цэгээмэнээс бас дээрэс нь өөрийнхөө гэрт ойр байрлах CUG-ээс авах боломжтой. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг энэ дээр харагдаж байгаа. Утаснаас аваарай. Тэгээд 5 сарын 30, 31-нд 6 сарын 1-нд уулзцгаая. Тэгэхээр ийм сонирхолтой фестивал болох гэж байгаа юм байлээ. Тийм болохоор та бүхэн маань найз нөхөд, аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ цуг 3 өдрийг те сонирхолтойгоор өнгөрүүлэх хэрэгтэй. Та нар ингээд 30-нд амжихгүй бол 31-нд амжихгүй бол бүр хүүхдийн баяраар ч очисон ч болно. Тэгээ тэнд бүр ийм би бүр тэсээ ятан хүлээгээд байгаа байхгүй. Ягаад тэгэхээр надад бүр ийм урилга ирсэн байгаа. Happy Monster гэдэг энэ хардаа. Тэгээ би тэнд бас байх болно. Тэгээд Happy Monster-ийн ах эгч нартай баярлаа тийм. Тэнд уулзцгаая. Тэгээд одоо болохоор лам гөрөөсөө тайлбарлаж өгье. За тэгэхээр лам гөрөөс маань Перу, Боливи, Чили зэрэг улсад амьдардаг хүмүүс олон зуун жилийн турш ачаа тээвэрлэхэд ашиглаж ирсэн юм байна. Тэгээд ноос нь дулаахан учраас хувцас хийхэд ашигладаг, ихэвчлэн тайван зан аашдаач уурал бол өөдөөс нулимх магадaltaй. Тэгээд
Бяцхны нь болохоор альпака, томны нь болохоор лама гэж дууддаг. Лама нь 20-30 жил амьдардаг юм байна. Тэгээд өндөр уулын нимгэн агаарт амьдрахад сайн зөгцсөн амьтан гиндэ. Яа тэгэхээр лам гөрөөс маань бас нэг иймэрхүү давуу талтай амьтан байна. Тэгээд эцсийн үр дүн болох хонь эсвэл лам гөрөөс үү гэдгээ тодруулах цаг нэгэнт ирсэн байна. Тэгээд хонь бол миний багасаа хариулж өссөн мал. Дээрээс нь яг Монгол мадлаж явах үе те 5 шүү малын нэг бүр юм ашиг тус ихтэй. Бас дээрээс нь саяны тайлбарлсан лам гөрөөс ч гэсэн ашиг тустай амтан гэтээ Монголд ерөнхийдөө нутгалдаг уу те. Тэгээд яг нэгийг нь ялуулъя гэсэн чинь үнэхээр амар хэцүү байна. Тэгээд өнөөдрийн бичлэгийг ялагчаар хонь олон лам гөрөөснөр маань тодорлоо. Яг нэгийг ялуулчаар яг нөгөөтгөнд нь алуулчих гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна те. Энэ хоньыг ялуулчих юм бол лам гөрөөс над руу нулимчих юм билүү? Лам гөрөөсийг ялуулчих юм бол би хончин лавга биш болчих юм билүү те? Гизүү штэ. Тэгээд ямар тач өнөөдөр ийм сонирхолтойгоор хонь болон лам гөрөөсний талаар мэдэж авлаа. Тэгээд бас дээрээс нь лам гөрөөснөөс илүү олон тэгээ сонирхолтой амьтдын талаар мэдэж авахыг хүсэх юм бол та нар маань 31 6 сарын 1-ний өдрүүдэд Happy Monster Family Festival дээр очиод сонирхоод үзээрэй. Тэгээд тэнд уулзцгаая. Тэгээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээ дууслаа. Бичлэг таалагдсан бол лайк болоо subscribe дарахаа битгий мартаарай. Баяртай.